Бид өнөөдөр барилгын физик шинжилгээгээ хийж чадж байгаа боловч химийн шинжилгээгээ огт хийхгүй байгаа. Гой чамын тавилга хэрэгсэл обоо засал чимэглэлийн анган сайхан одоо будаг шунхууд дотроо хэрэглээд байдаг ямар тавилга хэрэгсэл, ямар хүнд металл, ямар химийн бодис, ямар одоо хор хохирлыг одоо хор ялгаруулж байгааг бид мэдэхгүй хэмжээнд өнгө харж, мөнгө үрж, эрүүл мэнд аюулгүй байдлаа золиосолж байгаа юм асуудал хаасаагүй байгаа. Тэгэхээр одоо энэ хүүхдүүдийн сурч боловсрдог сургууль, цэцэрлэг, дотуур байр хамгийн наазах нь эмнэлэг гэдэг эдгээр байгууллагуудынхаа стандартыг бид нэр ярих цаг нь болсон. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хорт хавдар онцгой нэмэгдэж байгаа юм байлээ. Тэгээ үүний 3/1 нь цусны хорт хавдар лейкемия болсон. Тэгээ үүнд бол ялангуяа энэ дотор орчны агаарын чанар, за дээрээс нэмээд энэ барилгын материалын асуудлууд бол маш хурцаар яригдж байгаа. Явж бидний ч өвдөд байгаа юм магадгүй зарим гэрт дотор байх магадaltaй юм ба штэ. Тэгээ юм уугаад эмнэлэгт очиод нэг юм хийлгээд байдаг, мэс засалт ороод байдаг. Буцаал нөгөө гэртээ ирэхээр чинь нөгөө гэр доторхоо үзээгүй ижил гэр дотор байгаа ямар нэгэн ханд байгаа, орны хажууд байгаа юмнаас болоод байгаа бол тэр ороо ханаа солиогүй бол тэр чи одоо ингээл тэр үнийг өвтгөхөд байх юм байна. Сүүлийн үед суурьшлийн бүсийн хүн амын дунд шалтгаангүйгээр бие сүйдэж тавгөрөх зовир илэрч байгаа. Барилгын материалын чанартай шууд холбоотой гэдгийг эрдэмтэн судлаачид эмч мэрэгжилтнүүд нотолж байна. За ер нь бол одоо яг ингээд барилгын дотор агаарын чанар муу байна гэд ингээд яваад байгаа. Гэхдээ энийг бүр бид бүхэн яамн дээр ажил хэсэг байгуулагдаад баталгаажуулж авсан зөв юм байна гэж үзсэн. Хүн амьдралынхаа 90%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Бид нар энэ гадаад орчинд байгаа агаарын бохирдол, утаа, за тэгээ сайжруулсан түлшгээл зөндөө ярьсан маш хэмжээний одоо хэдэн тэрбумаар нь мөнгө төгрөг зарцуулаад ингэ явж идэг. Гэтэл амьдралынхаа 90%-ийг дотоод орчинд гэртээ, сургууль, эмнэлэг гэдэг ийм орчинд өнгөрүүлж байгаа. Тэгээ энэ дотоод орчин нь гадаад орчноос илүү хортой тийм нөхцөл байдал үүсчихэд байна. Та бүхэнд шинэ орон сууц, за офис, албан газарт ороход өвөрмөц үнэр үнэртдэг гэдгийг мэдж байгаа. За энэ нь юу гэхээр зэрэг тухайн одоо барилгыг тийм ээ барихад ашиглагдсан цав, будаг гэдэг гэх мэтлэн химийн олон тооны юм дэгдэмхий бодисууд байдаг байгаа юм. Айц төрүүлэхээс гадна одоо бидний орчин өөрөө их бохирдолтой орчин байна л да. Ерөөсө бидний амьдрал одоо сая шинэ барилгын дотоод орчны агаар гадна орчноос 10 дахин илүү бохирдолтой байдаг гэж. За эдгээр дэгдэмхий бодисууд маань жишээлбэл одоо толгой эргэх, дотор муухаарах, за амьсгалын замын өвчлөлийг сэдрээх, за нойргуудах гэх мэтлийн сүр бүр дагавруудыг бол өгдөг байна. Орон сууцсан формалдгийдэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-аас 14, офис эмнэлэгт 10-аас 125%, сургууль цэцэгт 3-аас 25% гэл тэгээ энэ дотроо хийсэн дүгнэлтүүд чинь бол аюултай юм байна л да ч гэдэг бензол өдр чинь. Тэгээд ер нь цаад утгаар хавдрал гэж тавьчихсан ба штэ. Бүгд чихгүй юм. Хавдрыг чи одоо яг юунаас үүсэж байгааг нь тодорхойлж чадахгүй ба штэ. Тэгэхээр энэ чи явж бас бидний чинь байр савтай холбоотой байна уу? Хүний эрүүл мэндэд барилгын материал хэрхэн нөлөөлдөг вэ? Хотын иргэд өдрийн 80% дотоод орчин буюу гэртээ, ажлын байран дээрээ эсвэл ямар нэг барилга байгууламж дотор өнгөрөөдөг гэсэн судалгаа бий. Мэдээж эдгээр орчинд тавилга, дотор заслын бүтээгдэхүүнүүд байж таарна. Та шинэ орон сууц эсвэл дөнгөж засвар хийсэн байр, шинэ тавилга тавьсан өрөө тасалгаанд ороод ямар нэгэн хурц үнэртэй байгааг анзаарч байсан уу? Энэ их чухал юм аа. Хүүхд бүр эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжиж амьдрах эрхтэй. Ихэнх хүүхдүүд өдрийнхөө их цагийг сургууль цэцэрлэг дээр өнгөрөөж байгаа. Ер нь 90% дотоод орчинд өнгөрөөдөг гэдэг ийм судалгаа байд юм байлээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс. Гэтэл бид нар энэ дотор орчны агаарын чанарын асуудлыг ерөөсөө сайн ярьдгүй. Нөгөө талаараа хүүхд гэртээ ч гэсэн бас л одоо хордно шүү дээ. Зөвхөн сургууль цэцэрлэг гэж бодож болохгүй. Тийм учраас энэ хилээр орж байгаа энэ хортой хүнд буруу нөлөө үзүүлж байгаа химийн бодистой барилгын материал, будаг шунх энэ бүгдийг хорих хэрэгтэй. Яг одоо ингээд ил бидний нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн маш чимээгүйгээр бидний хойч үеийг алж байгаа юм асуудал байна. Тэгэхээр энэ дээр анхаараасаа гэж одоо хүсэж байна. Болдог бол их хурлаас бид нар тогтоолын төсөл гаргаад засгийн газар тодорхой чиг үүрэг өгж бүр ингэж албачуулж гаргуул илүү зөв юм болов гэсэн ийм саналтай байна. Эхний шатнд бид нар сургууль цэцэрлэг дотуур байр эмнэлэг гэж тавьсан. Гэхдээ уг нь бол үнээр хязгаарлагдмааргүй байгаа юм.
бид нар ажил дээрээ сууж байхдаа ч гэртээ байж байхдаа ч энэ олон дэгдэмхий одоо бодит хортмооргүй л байгаа байхгүй юу? Зүгээр л тийм биз дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр хаалттай орчинд VOC ихтэй байшинд амьдардаг хүүхдүүдийн бактери өвчнөд нэрвдэх эрсдэл энгийн хүүхдүүдийнхээс 2-3 дахин өсдөг байх нь. Бид нар энэ асуудлыг анхлаа тавихад нийгмийн ойлголт бас таарахын байсан юм а. Яг үнийг хэлэхэд дотор орчны агаарын чанар гэж ярихаас илүүтэйгээр бид нар гадаад орчны агаарын чанарыг яриад байдаг. Гэтэл хүмүүс бид нар 80-90%-ийг нь ингээд дотоод орчиндөө өнгөрөөгöd байдаг. За ингээд 40 өндөр үнэтэй баг орон сууц аваад орон сууцандаач баг бид нар хордоод сууж иж магадгүй. Бидний энэ барилга, орон сууц, офис, цэцэрлэг сургуультай хэрэгжилж байгаа будаг, эмүүлс, энэ мебель тавилгыг нааж байгаа цавуу хүртэл дотроо формальдегид, бензол, телол гэд хорт хавдар үүсгдэг. Урагт нөлөөлдөг бүр ийм аимшигтай бодисуудаар зарим нь хийгдчихсэн. Тэгээд энэ бол одоо маш чимээгүйгээр бидний хойч үеийг алж байгаа. Хорт хавдрын өвчлөл одоо маш ихээр нэмэгдэж байгаа. Улам залуужж байгаа. За тэр цаанаасаа орж ирж байгаа бараа материалууд дээр тохирлын гэрчлэгийг нь шалгаад оруулж ирвэл уул нь үр дүн гарна гэж үзээд байдаг. Энэ бол үр дүн гарахгүй юм бэл. Ягаад гэвэл хятадаас орж ирж байгаа бичиг баримтууд бол хурамчаар орж ирдэг. Тэр одоо үнийн баримт, за энэ тохирлын гэрчлэгээ, энэ чанарын гэрчлэгээнэр бол хурамчаар орж ирдэг учраас энийг бол бид нар тэндээ бол хянч чадахгүй юм бэл. Тэгэхгүйгээр ингээл ганцгаараас зөөгөл нөгөө хортоо барилгын материалууд нь ороод авах юм бол хүүхэд багчууд хүн хаанд бол хаана хордсон шүү дээ. Зөвхөн сургууль цэцэрлэг дээр хорддог юм биш, зөвхөн эмнэлэг дээр хорддог юм биш. Гэртээ ч хордно. Тийм учраас нэн тэргүүн шийдэх ёстой асуудал бол хүнд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа барилгын материал энэ түүхийн эдүүдийг зогсоох хэрэгтэй. Ингээл өвөлдөө дандаа битүү. За тэгээд бүгдээрээ мансуурсан байдалтай. Багш нарын ч гэсэндээ баг хамтдаа мансуурсан байдалтай. Ийм л байгаа. Энэ Бусад хүмүүс ч гэсэн их байнга өвдөлтгий байгаа хүмүүс маань тэр сургууль цэцэрлэг ярихаас гадна тэр гэрт нь асуудал байна гэдгээ бас үзмээр байгаа байхгүй. Тэгээд цэцэрлэг ч гэсэн явуулаад зарим хүүхдүүд их өвдөд байна гэдээ хэдэн штэ. Тэгэхээр эний чинь бол эмч бол тодорхойлохгүй шүү дээ. Энэ хүүхэд өвдөд байна гэж болохоос биш. Голомт нь хаана байна вэ гэхээр зэрэг гэрт нь байна уу, сургууль цэцэрлэгт нь байна уу?